Туалетны асуудлууд. Нэрэ хүүхдийн өтгөн нь эцэг эхчүүдийг сэтгэл зовооно. Бид норм гэж юу болохыг ойлгоно. Нэрэ хүүхдийн анхны өтгөн нь гүн ногоон өнгөтэй шавар шиг харагддаг. Наалтамхай арснаас угаахад хэцүү. Энэ нь мекониум. Энэ нь анхны 24 дотор гарч дараа нь энгийн өтгөнөөр солигддог. Зарим хүүхдүүдийн мекон нь урагт гарч ирж болох бөгөөд энэ нь усны өнгийг ногоон эсвэл гүн ногоон болгож хувиргадаг. Нэрэ хүүхдийн стандарт өтгөн нь амьдралын анхны саруудад ямар ч өнгөтэй байж болно. Шар ногоон, улбар шар, бор мөн янз бүрийн консистенцтэй, бүрэн шингэнээс хагас хатуу хүртэл. Нэрэ хүүхдүүдийн хувьд өдөрт 5, 7, 8 удаа эсвэл 3-5 хоногт 1 удаа байх нь хэвийн байдаг. Ялангуяа хөхөр хоолдог хүүхдүүдэд. Гэхдээ ямар өтгөн нь хэвийн биш вэ? Хар цагаан эсвэл маш гэрэлтэй улаан эсвэл улаан судалтай нэгт өтгөн. Түүнчлэн тус бүрийн хувьд 5 хоногт 1 удаа явж болох нь хэвийн байж болох бөгөөд нөгөө хүүхдэд энэ нь бие засахгүй байх болно. Энэ нь бүх зүйлд хувь хүний онцлогтой байдаг.